Солилцол нэвтрүүлэг шинэ дугаараараа шинэ зочинтой үзэгчтэй танилцуулах бэлэн боллоо. Бидний өнөөдрийн зочин бол Эрдэнэт хотод ажиллаж амьдарч уран бүтээлээ тойруулж байгаа зураач, баримлч Сайхан Баяр. Холын хүнээс өгдөл гэдэг. Эрдэнэтээс ямар зорилгоор ямар ажлаар хотод ирчээд байж байна? Бүлэм арт галерейд өөрийнхөө уран бүтээлээ ээлжид үзэсгэлэнгээ гаргах гэж зорж ирлээ. Цагаас цагт гэдэг үзэсгэлэн. Энэ цагаас цагт үзэсгэлэн ер нь зөвхөн Монгол дуурайд амьдарч байгаа хотуудад гаргах тийм зорилттой. Тэр ажиллахаа гараа эхлээд үзэсгэлэнгээ гаргаад байж байна. За тэгэхээр цагаас цагт үзэсгэлэн одоо Улаанбаатараас цаашаа явах нь байна. Хөх хот руу юм уу Улаанбаатар руу хааш? Ер нь бол эхний юм бол Улаанбаатарт байна. Уран бүтээлийн ямар ол зомгтой энэ удаагийн үзэсгэлэнгээ нийслэлчүүдэд солиулж байна вэ? Сургууль төгсөөд уран бүтээл хийснээс хойш 20 гаруй жил болсон байна. Нийт 20 дахь үзэсгэлэн байна болж байна. Тэгээд энэ хугацаанд хийжсэн миний аяга олон төрөл жанрууд байна л да. Тэр жанруудыг нэг сэргээж бас нэгтгэхэд шинэ уран бүтээл болгож хийгээд үндсэндээ үзүүлж байгаа л да. Тэгээд бас тоо хэмжээний өвдөж гисэн нэлээд өсөр хэмжээтэй тийм бүтээл багцсан байна л да. Миний одоо яг энэ уран зургууд, дан уран зургаар байгаа л да одоо юм байдлаар. Энэ уран зургууд яаж хөгжиж, яаж явж исэн юм бэ гэдгийг л үндсэндээ хүмүүст ойлгуулах гэж тэгэж бүтээл хийсэн л да. Хүмүүс үзээд их сэтгэл төрхөл багт байна. Уран бүтээлчийн хувьд өөрийнхөө одоо 20 жилийн замналыг юу гэж одоо дүгнэж байна? Ямар нэг хүн ингээд тодорхой ингээд уран бүтээл хийгээд тодорхой хугацаа болдог. Тэгээд тэр хугацаагаа хүн заавал дүнжих хэрэгтэй юм шиг санагдсан л да. Энэс би одоо ингээд дахиад нэг 20 жил ч юм уу дахиад нэг цаашдын шинэ гараа эхлэх гэж байна л да. Энэ гарааг эхлэхэд бол би одоо нэг урд нь хийжсэн энэ 20 жилийнхаа дүгнж ингэж гаргаж ирчээд одоо нэгөөснээ анализ хийчээд одоо дахиад дараагийн алхамд орно. Энэ үзэсгэлэн байна. Бас тэрүүгээрээ их сонирхолтой. Энэ 20 жилийн хугацаанд анх ингэж хийгдчихсэн, тарханы юм болж байсан. Ингээд энэ хүн ер нь иймэрхүү замлаа хөгжиж иржээ гэдэг ч юм уу тий. Сайхан Баяр абстракт чиглэлээр зурж байна тийм үү? Энэ абстракт чиглэлээр зурх энэ одоо тойрол зүйн энэ арга нь одоо энэ Сайхан Баяр гэдэг хүний ямар үзэл санаатай ч юм уу тий холбоотой юм бэ? Миний хувьд бол ер нь нэг миний яг өдрийн тэмдэглэл шиг байдаг. Миний бүтээлүүд. Яа тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд би ингэж явж энэ байлж яжүүлээ. Би ингэж сэтгэлээр номж яжүүлээ, ингэж хөөрж яжүүлээ. Эсвэл надад тийм гоё сэтэл бодогдож яжүүлээ. Шүн би жишээ Тэнгэр рүү хараад долоон бургаадыг байн гарч идэг. Тэр жишээ нь долоон бургаад гэдэг бүтээлтэй янз янзын байдлаар зурж лээсэн тий. Тэгээ миний нэг хэдэн юм мөнгөн сэдвүүд байна. Эсвэл яг л ерөөсөө миний энэ 20 жилийн хугацаанд аялж байсан амьдралын нэг сонирхолтой мөчүүд яг миний уран бүтээлд ингэ шингээд үлдсэн л гэдэг. Одоо жишээ нь би долоон бурхан од гэдэг зургийг нэлээд олон төрлөөр зурж байгаа юм л да. Аюу абстракт чиглэлээр зурж, нэлээд бэлгэдлийн жанраар зурж байгаа нэлээд бас бэлгэдлэгтэй нэлээд хүүхдийн орчин оруулж энэ төрөл зурж үзсэн л да. Долоон бурхан ингээл хараад ингээд эргэлдээл байгаад байдаг. Нэг л од хөдөлдөг тий. Тэгсэн мөртөө долоон бурхан нэг энд ингээл гараад байдаг тий. Тэгэхээр долоон бурхан од ч ямар нэгэн өөрөнгөсөө хөлөгтэй байж таарах гэх өөр над нэг тийм бодол төрж эхэлж шít. Мөрөө өмдөглөө байж таарах. Долоон хүрт нэг дор мөрөө над явал янз санагддаг. Жишээ нэг ингэж зурж үзэж байгаа. Ер нь бол тийм өөрөө тийм нэг өөр ингэсэн нэг юм философи үсгээд тэрийг уран бүтээлтэй шингээгээд зурж үзэж байна л да. Тэгэхээр уран бүтээл болгон дээр шин философи тий шин чанар тийм тийм шүү дээ тий наран цэцэг гэл. Тэгэхээр наран цэцгийг хүмүүс ингээл наран цэцгээр л зурна. Миний хувьд бол наран цэцэг бол өөдөөс ингээд наран цэцгийн талбай дээр явж байгаа. Айгүй олон хүүхдүүд өөдөөс энэ хийж байгаа юм шиг харагддаг жишээ. Тэгэхээр би бүтээлтэй бас айгүй олон хийж байгаа наран цэцэг өөдөө зурж байна тий. Ер нь бол миний ер нь зургийн гол юм бол хүн тул болж бол баяр баясгалыг л авчрах юм боддог. Заавал тийм амар хүн тийм шанал хүнэл эсвэл амар ус төрчихсөн ч юм уу тийм байх. Айгүй ингэдгээд өнгөн ч гэсэн тийм гоё хурц гоё тийм хүн эсвэл нэгтэй тий. Тийм л хуцаа явсан байна. Тэрийг л одоо үндсэндээ нэг ингэж зураад ингээд хүмүүст ойлгуулсан байна л да. Одоо
одоо энэ үзэсгэлэн гэсэн юм яг тийм. Дөрөв номер төгсөөд гэж ярьлаа шүү дээ. Магадгүй одоо бидний залуучууд бас их үзэж байгаа бах тийм. Номер гэдэг номер нийгэмлэгийн тухай, энэ нэр томьёоны тухай мэдхгүй хүмүүс бас байж магадгүй. Энэ талаар нэг ярих уу. Яг бидний үеийн улсууд бол мэдчихлээ л да тийм. Номер нийгэмлэг байгууллагад тийм. Ер нь яг бидний одоо багш нар л гэсэн үг шүү дээ. Багш нар маань анх нийгэмлэг байгууллагад бас л урлагийг нэг төвшин явуучих. Урлагийг одоо нэг хүмүүлэг байдлыг нэг хөгжөөх сэрийг бас л нэг тийм хөгжлийн нэг шатыг бий болгох үднээс нэг байгуулсан. Байгуулаад тэд нар мэдээж энийг байгуулж байгаа бид нар бас номер ч унахтай байх хэрэгтэй юм байна гэж бодсон байна тийм. Одоо нэг бас нэг бүлтэй болно гэсэн үг шүү дээ. Тэгээд бид нарыг анх сургуульд дэсэлт аваад сургуульд оруулаад. Тэгээд бид нар ч бас юу ч мэдэхгүй. Тэгээд номер нийгэмлэг номер гэдэг төрөлхтөрлийн сургууль байгуулсан. Дэрэгдээ шууд байгуулсан. Тэр чинь 92 онд анх би сургуульд орж илаа. Тэгээд тухайн сургуульд ороод хажууд бас тэр соёл урлагийн сургууль байсан тийм. Өшөө бас сургуулиуд байсан л да. Төрөлхтөрлийн сургууль. Тийм төрөлхтөрлийн олон дээр нэг олон байх. Ер нь л хоёр төрлийн тийм сургууль байсан. Оюутан байх үед айгүй тийм сонин юм байдаг байсан л дээ. Нийгэмч тийм байсан юм уу? Уул нь бол нийгмийн хөгжил нь арч шинжилгээр гарчаад байдаг. Тийм шатандаа яваад байдаг. Тэсэн чинь урлагийн өөрөө нэг хуучны нэг одоо суур уран зураг одоо үндсэн суур уран зураг яриад байдаг. Суур мэдээлэл яриад байдаг. Тэгсэн мөртлөө тэр шин юм хийж байгаа залуучууд дуран хөвийнхөө оронд навчин дарж гал 9 жороор хэлээд байдаг. Бараг л одоо эднэр бол одоо бараг л одоо нийгмийн тийм жишээ мөн гэдэг шиг хуучнаа шиг тийм л нэг хэдийн одоо нийгмийн эсэргүүцэлтэд тулгарч тийм тэгжээж хурцлагдчихэж бид нэр энэ хэмжээнд хүрч штэ. Тэгээд тухайд бол бид нэр аюул олон тийм сонин шийдлүүдтэй сонин үзэсгэлэнүүд гаргадаг байсан. Зөвхөн оюутны ажлуудаар үзэсгэлэн гаргаад зогсохгүй. Тэр оюутны ажил боловч тэр олон хүмүүст аюул том идея өгчээсэн байна. Олон хүмүүсийг ийм зам руу татахад бас нөлөөлж ирсэн байна. Тэгэл 99 оноос бол ер нь бол төрслөг уулын хэмнэл бол өөрчлөгдөж ирсэн л дээ. Тэр хөдөлмөрийн 98 оноос. Тэг би бол тэгж л харагдсан. Өнцг нь бол яг тэгж л харагдаж байсан. Цөөхөн тооны хэдэн бүлэг хүмүүс энэ урлаг дуртай байсан бол одоо бас өшөөж хаашаа нэмэгдээд ирсэн байна л да. Ерөөсөө 90-ад оны тэр нэг нийгмийн задрал нь өөрөө бас хүмүүстчид нэг тийм сэтгэлгээний задрал нэг юм авчирч тэр нь харьцангуй огцон бий болсон юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Тийм биш үү? Өөр 98 9 гэдэг ч одоо бараг 2000 ер нь бидний хувьд бол яг тэр лугаа хүрэхэд бол тэр нэг 92-оос 95 оны үед аюул том лабораторид ажиллаж штэ. Энэ лабораторийн үр дүнээр бид нэр одоо тийм зориг мэдрэмж тий урлагийн гоо зүй тэр юм шал өөр болж гэлсэн л дээ. Евро хүрэхэд бэлэн болж байгаа. Уламжлалт тийм нэг реалист сэтгхүүгээс өөрчлөгдсөн үзэл бодол нь бол өөрчлөгдөж ирсэн байна шүү дээ. Би юу хэлж байгааг нийгмээрээ тэгэж арай өөр болж гэлсэн гэдэг нь 98-аас 97 оны хэлсэн гэж ярьж байгаа байхгүй. Түүнээс бол яг тухайн үед бол ер нь баг их зураач нар бол ер нь бол тийм 30 урлаг гэж юу гэдэг. Цөөхөн оны эдгээр зураач нар байсан бид нэр бас хөдөлж явдаг. Тэгэд ихэнх тийм юм бараг л үл ойшаасан байдаг байсан бол яаж ч нийгэм болон дэлхийн өөрөө тийм орчин үеийг хүлээн зөвшөөрөөд тэртээ тэрөө хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ер нь Монголоос ямар урлагийг одоо ямар юмд оруулах вэ яах вэ гэж хүмүүс ярьж байгаа том би надад. Тэгээд дандаа л орчин үеийн урлагийнх нэг сонирхтой. Тэгээд ирэхээр чинь нийгэм чинь өөр ирэхгүй тэр нийгэмч байхад нөгөө хамтран зүтгэгч нар байна, ор бүтээлчд маань өөр ирэхгүй оюуныхаа тэр амир мэдээж оюунаараа уран бүтээлээ хийчлээ бол та. Оюуныхаа гоё тийм задргааг өөрсдөө гаргаж ирсэн л юм л та. Тэгэж гаргаж ирэхэд бид нэр их хүчтэй нөлөөлж чадсан байна гэдгийг үндсэн тал хэлээд байгаа юм л та. Гэхдээ бас нийгмийн маш их тийм эсэргүүцэлтэй гооштой тийм догматик юмтай маш их тулдаж ингэж яаж гарч ирсэн байна шүү дээ. Нилээ ормонтог байсан гэж. Атланттай гарч ирсэн шүү дээ. Гоё эсэ байсан. Ер нь бол яг хүн ихлээд оюун лугаа их гүнзгий орох тусмал урлагын өөрөө
тэр нэг ажил бол ойлгомжтой. Яаж л яаж хийгдэж болно. Хүний энэ ертөнцийн үзэх үзэл тэр оюунлаг байдал нь тэр ертөнцийг харж байгаа өнцг нь өөрт нь ойлгомжтой. Өөрөө нөгөө юунд юу гэдүүлээ үзэл бодол нь төлөвлөсөн байхад бол уран бүтээл бол яаж л ямар ч замаар гарч ирж болно гэдэг бол ер нь бол нэлээсээ ойлгочих яваад байгаа шүү. Тэрнээс биш ямар нэгэн за би ийм одоо юу гэдгийг ямар нэгэн эзэмд хамаардаг ч юм уу хамааруулж уран бүтээл тойрогддог ч юм уу тийм байдал биш байх тийм. Ямар ч эзэмэр зурж болно шүү дээ. Зүгээр миний сэтгэл тэр хүний өөрийнх нь тэр бодцсон нэг сэдв тэр бодцсон сэдвийг би ямар байдлаар харуулах вэ гэдэг асуудал байгаа болохоос ямар нэг тий яаж илэрхийлэх вэ гэдэг асуудал болсон. Ямар нэг эзэмд баригдаад буцаал би эзмийнхэн чинь би эзм яриад явна гэдэг бол буцаал нөгөө ялгаа авахгүй нөгөө хөгжилж ахаал зогсон байдалд ороод ирж шүү дээ. Нэг урлагийн хөгжилч чинь тий. Тийм эзэм энэ төр таамрагдах бол надад бол нэг тийм таалагддаг юм. Би зарим үед би реалистарч зурж болно шүү дээ. Ялцгүй шаардлагатай үед би миний бүтээл яг ийм л юм гарах юм байна. Болон тэр болж үлээ. Тэгвэл мэдээж алтан өөрөх нь барьдаг зарчим бол байна л да. Нөгөө сэтгэлгээний урлагаар л ажиллаж байгаа бол сэтгэлгээний урлагаар л юм хийнэ гэсэн үг шүү дээ. За Эрдэнэтэд хаварч харинд Эрдэнэт бол уусаа аягүй сайхан тийм сайхан орчин байдаг шүү дээ. Олон үндэстэй ясны зовлон сайхан хот гэж би ойлгодог. Тэрүүгээр ч хүмүүсийн сэтгэлд олон талаас байдаг. Их гоё тийм үжилтэй. Том амралтын газар шиг санагддаг шүү дээ. Бид энэ бол амралтын газар байгаа юм шиг санагдав. Ер нь Эрдэнэт бол тийм стресс баттай сайхан хоттой. Тэгээд хүмүүс хөгжлөн ч гэсэн аягүй олон үндэстэй ясны цуглаад энэ дундаас аягүй олон ухаанууд төрсэн болохоор тийм гэдэг юм уу аюу тийм интернационалны хот санагддаг шүү дээ. Одоо театрт ажиллаж байгаа юм байна. Тэгээ одоо хүүхд залуучуудын театрт ажиллаж байгаа. За театрын уран бүтээл хэр байна да? Өнгөрсөн жил нэр хүүхдийн жүжигийн төрлөөр тий тайзны ажиллаараа гэгэн муза шагнал авсан тийм ээ. Тий гэгэн муза гэх юм ээ. Шагнал авсан. За гол нь шийдэл нь юу вэ? Зураашийн шийдэл тэр тайзны гол онцлог шийдэл нь юу вэ? Яг тэрэн дээр бол одоо юу вэ л да. Гахаан ганц тойроо хүүхдийн насаар бол одоо нэг 5 настай дэг хүүхдүүд чиг. Амтны насаар бол зөв тойроо дөнгөж одоо нэг. Тэгэхээр хүүхдэд болохоор 5 настай хүүхдэд болохоор хажууд нагаа өвс хүртэл өндөр харагдана л да. Тэгээ би зүгээр яг тэр характераас нь тайзаа ерөнхийдөө шийдсэн. Хажууд нагаа тэр хаан тойроо жижигхэн бутыг аюу том бут бол тэрний ард нь удаал тий. Тэгэхээр би тэрийг харуулахын тулд өвс нагаа бол шөөг том аваад 2 м 58 2 м тэр хүнээсээ жоо өндөр аваад. Тэгсэн мөртлөө өвс харагдах жижигчнээс тий. Тэгэхээр нөгөө том биетэй том тоглож байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө жижигхэн амьд болж байгаа. Тэгээд ирэхээр чинь нөгөө тэр үзэж байгаа хүүхд аюу тийм ойлгомжтой санагдаж байгаа байхгүй. Энэ хүүхдийнх нь яг тэр сэтгүүд нь таагаад гэж. Хүүхд яг нэг хүүхдийн тайзны хувьд шүү дээ. Тайз жүжигийн хувьд бол ер нь бол хүүхд тайз жүжигийн хувьд бол хүүхдэд бол худлаа хийж болохгүй. Аюу юм хүүхд бол шууд таалагддаг юм таалагдахгүй юм л гэж. Тэгэхээр хүүхдийн тэр сэтгүүд хурж ажиллана гэдэг бол мангар том амар том ажиллаж байгаа. Аюул том шинжлэх ухаан байна л дээ. Тэр театр төгтөд үзэхдээ бас ингээд эмоц бас их хилэн далан үйлэрхийлдэг тий. Одоо нэм таалагдахгүй болов гэж орилдог ч юм уу тий. Хүүхдүүд бол яг тийм аюул аттай үзэгч нар байдаг гэдэг бол угаасаа батлагдчихад байгаа л дээ. Тайзтай харьцсан, дээр нь жүжигчний уур чадвартай харьцсан. Жүжигчд маань хүүхдүүдэд даалгавраа өөрийнхөө тэр жүжигээ дөрөв үзүүлэхийн тулд айгүй ажиллаж иж тэр хурж штэ. Ямар санда манай тэр гахаан ганц тойрны жижигхэн хэлбэд байгаа л да. Соос хөгтөг тойроо байхгүй. Уугч хөгтөг. Тэр нөгөө уугч нь энэ мөрөн дээр наалтчаад хайгаад байдаг байхгүй. Миний уугч алга болчлаа гэсэн нэг хүүхд бүр тайз руу өсөрч чадчих. Энэ даа чигээр гэсэн гараад тэгэхээр л энэ ерөөсөө тийм хүүхд гэдэг ийм агуу ертөнцийг бид нэр
хар багаас нь хүмүүжүүлэх хэрэгтэй гэдэг том орон зай байгаа даа. Зүгээр одоо яг янз янзын шагнал авч болно ингэж шагнал авч болно. Тэгэхдээ өнөөдөр бол би зүгээр боддог. Хүүхэлдэйн хүүхд залуучийн театрт орж ажилласнаас хойш олон уран бүтээл хийлээ. Хүүхдийн ер нь 50% хийлээ л дээ. Ер нь нийгэмд голдуу миний гол бодол бол хүүхдийн уран бүтээлд их дуртай. За илүү гоё энергитэй гэдэг байхгүй. Гоё санагддаг. Тэгээд өнөөдөр хүүхдийн уран бүтээлийг өшөө хөгжүүлээд ингээд гоё болгоё гэдэг бодоод зохиол хайлаа гэж үү. За боривлог юм хэлээд ярив за. Зохиол хайлаа зохиолдохгүй. Нэр одоо зохиолч яг тэр тал дээр юу бодож байдгийг асуумаар санагдаад байдаг. За зохиолдохгүй. За зохиол нь олдчихлоо. Нөхөр зохиолын зөвхөн ингээл хүүхдэд уншуулдаг хүүхдүүд нэг тийм хүү наалтахгүй. Ойлгохдохгүй. Тэгэхээр энэ одоо амар тасарсан амьдрал болчиход байгаа байхгүй. Тэр хүн одоо хүүхдгүй юм шиг эсвэл тэр хүн хүүхд байгаагүй юм шиг зохиолч. Би жоохон уучлаарай бас жоохон шүмжлэлтэй хандж байгаа юм л да. Хэрвээ үнэхээр сайн зохиолууд байгаад байвал одоо өнөөдөр чинь яв зөв Монгол хөтөлбөр янз бүрийн ингээд олон нэг тийм санаанууд явагдаад байгаа бол тэрийг яаж хэрэгжүүлэх вэ? Яаж хүүхдэд өмөржүүлэх вэ? Яаж яах вэ гэдэг асуудал нь хаанаа явж байгаа юм бэ гэдг нь ойлгомжгүй байгаа юм. Улс төр бас ингээд нөлөөлж байгаа. Тэ? За тэнгууд яаж хүмүүжүүлэх вэ? Бас юугаар хүмүүжүүлэх? Тий. Тэгэхээр улс төр бас нөлөөлж байгаа. Тэгэхээр чинь мангар том групп яаж болж байгаа байхгүй. Тэнгууд тийм сайхан зохиол, тийм сайхан болчиход за ингээд хайцан дээр толилвол яа гэж бод. Тэгсэн чинь эдийн засгийн асуудал нь нөлөөлж байгаа. Ингэхээр ингээд ерөөсөө ингээд бүх юмуд нийлээд энэ хүүхдийнхээ төлөөр нь юу хийх гэдэг юм гэдэг асуудал байна. А манай театрын гой даваа тал, манай эрдэмтдчүүдийн гой даваа тал нь бид нар бас нэг хүүхдэд зориулаад янз янзын хүүхдийн жүжиг хийж байна, концерт хийж байна. Тэ? Гоё тэмцээн уралдаанч зохиож байна. Ингээд яаж байгаа манай эрдэмтдийн хүүхдүүд бол аюу азтай хүүхдүүд. Яагаад тэгэхээр Монголд гарддаг шин бүтээлүүдийг Улаанбаатар дээр ирж гардаг шин бүтээлүүдийг эрдэмтдийн хүүхдүүдийг үзэж байдаг. Тэгээд манай эрдэмтдийн хүүхдүүд үзэж байна. Хөвсгөл арангаах үзэж байна. Булганых үзэж байна. Одоогийн байдлаар бид нар бол цаашаа боломж юм тэгж л явдаг л да. Улаанбаатар руу ирээд үзүүлэх гэхээр Улаанбаатарт мэдээж энэ театр байж л байгаа шүү дээ. Тэр нь бас зөвлөж байгаа бах тий. Гэхдээ бид нар бас хамаагүй ийшээ ирж болно. Гэхдээ ийшээ ирэхийн тулд бас л бүүн л ажил болно л да. Уул нь авчираад үзүүлчих юм бол Монгол даяар үзүүлчих юм бол бид нар энэ бүтээл чинь бас мэдээж нэлээд оюунлал бүтээлүүд гарч байгаа шүү дээ. За нийслэл хүүхдийн театр гэдээ байж юм тийм ээ. Цаашаа тэр аранга хөвсгөл явдаг гэж шүү дээ. Тэр аймагуудад одоо хүүхдэд зориулсан тийм бүтээл хийдэг театрууд байхгүй байна. Одоо нэг үе бодвол хүүхдэд зориулсан хүүхдийн бүтээл хий гэсэн оролдлогод байгаад байгаа байхгүй. Нүн болон тэгж бодоод ер нь санаа авдаг байх л та. Тэгээд бас нэг том академийн наадам мантар болохоор ч бас нөлөөлдөг юм шүү дээ. Хүүхдийн орон зай. Бид нар ч бас тэр наадамчдаар ингээд ярилцлага өглөөрч байна. Онцлоглоо шин санаагаа хэлжлээ байна шүү дээ. Бид нар энэ санаагаа өөрсдөө нугаалтахлаа өөрсдөө эдийгээл байгаад байж болно. Энэ санаа чинь ингээд цаашаа ингээд хүмүүс мэдээ өгөөд юм гэдэг чинь бас ингээд одоо бас нэг зарим театрууд хийж эхэлж байна л да. Одоо бас энэ музад өрсөлдөж байгаа юм байна шүү дээ. Одоо өрсөлдөж байгаа. Хүүхдийн жижиг олон ирж ер нь одоогийн юугаар бол 3 театрын жүжиглэрсэн байлээ. 20 гаруй тайз хийлээ гэж шүү дээ. Одоо өөрийн чинь одоо хамгийн өвөөс гэж хэлж болох ч юм уу эсвэл хамгийн шилдэг гэдэг ч юм уу те тэгэж хэлж болох тайз тийм шийдэл нь юу вэ? Бямбатар найруулагч манай театрын байсан. Бямбатар найруулагчтай Цаавгийн ангит борог нүглээ ангиддаг нэрэн дор шинжиж гэлээ. Тэр тайз тэрний хувьд бол их сонир шийдэлтэй болоод тайзны аюул олон хэлгийг нэлээ өөрчилсөн тийм тайз болсон та. Зэрэгтэл нь голдоо суугаад тойроод бүбүүл явуулна. Зэрэгтэл бол ингээд үнэндээ 10 өргөө эргэж харж үзтээ. Тайз ер нь зүгээр тайзны шийдлээ найруулагчтайгаа ярьж байгаа ингэж утсан л. Тайз руу харах биш. Тайзны эсрэг тийшээ хараад суучиж. Эсрэг лож байгаа тийм. Ложиг тайз болгочихж байгаа.
тайз бол бас тайзаар ашиглагдана. Тэгээд тойруулаад ингээд тэгээд хүн ингээд одоо чи битээр ингээд ярьж байгаа шиг ойрхон ингээд яриад амар эмоцтой ярихаар хүнд яаж өрөх вэ те. Нэгс ингээд ерөөсө бүх юм ингээд хүмүүс ярьдаг нөгөө хүчнээ олон ди болчихж байгаа байхгүй. Ерөөсөө ингээд үзэгчд ингээд бүр ингээд жүжигэн дотор л ерөөсөө сууж өөртөө байгаа юм шиг мөртлөө тэр чинь амар тойл болж байгаа байхгүй. Ингээд бүх үйл явдал ингээд чигэнд нойрхон ингээд бүр тайзан дээр бороо ороод ирнэ шүү дээ. Бүр устаа бороо ороод ирнэ. Тэгж мэгэл ирэхээр бүр бүх орчин ингээд хүмүүст амар том эмоц өгч байгаа. Одоо хүн чинь зүгээр нэг ингээд донгоо сууж байгаад нэг юм үзэх. Бас яг дотор нь орсон юм шиг байж байгаа зүгээр өөр шүү дээ тий. Тэгээ өөртөө бас дуурчмаар санагддаг. Эсвэл юм зүрхний ажиллагаа бол айгүй амар ажиллагаа. Тэгээ заа тийм жиж байна. За бид рүү ярьсан сөөсгөл хүүхдийн жиж юм гэдэг. Хүүхдтэй манай номерууд байна. Манай хүүхдийн номерууд бол янз янзаар сэргээгдэл явж байгаа л да. Одоо тэгтээ бид нараас хүүхдийн номер дээр өшөө том мастер шинжилт хийж бас өшөө сонирхолтой хийх гэж байна. Тэгтээ бид нар ч хүүхдийн концертээр юу нэ дэлхийн том хүүхдийн наадмууд хятадд бас хүүхдийн наадмууд очоод шилдэг визуал эффект гэдэг шиг авдарсан шүү дээ. Олон улсын арга хэмжээнүүд тиймэрхүү юмд хэр оролцож байгаа. Бас л нэг зардал мөнгөтэй холбоотой шүү дээ. Улсын тэнд төсөмж уул нь бол энэ хүүхдийн наадам, энэ хүүхдийн юмуд бол аюул их болдог. Тэгээд бид нэр зүгээр сонсоол өнгөрөхтэй. Нэг удаа энэ ойрхон болсон дээр ингээд зориглоод бичсэн л да. Бүрэн бүрэлдэхүүнээр. Тэрнээс өөрөөр бол гэж тийш оролцож байгаа бай. Яг үндсэн мэрэгжил бол зураач, баримлч тийм үү? Тий. Өөрөөр хэлбэл чиний одоо үндсэн мэрэгжилтэй энэ тайзны ажиллагаа бол ерөнхийдөө зогсож байна. Тий, зогсоод тий ажиллаад. Тэгээ хамгийн анх чи би тайз руу хальтардаг шалтгаан чи 96 он юм байна. 96 он байгаа. Нисван самтлагын анхны тоглолтоо хийж байгаа. Тэгээ соёлын төвөрөнд болсон шүү дээ. Материал мөнгө байхгүй. За бүх юм 0-оос л хийж байгаа. Энэ өнгө төвлийн бай ашаа машаа ингээд энэ тэнгэрж 900 машины каркацууд бол тааралтай гэдэг байсан төв газар. Тэдний чи бүгдийг хамж аваачиж чаад нэг тийм хааг ношоо оолж байгаа. Тайз хийвэ. Стартап тайл. Тэгээд тэгж л тайзны гараа тайзын сонирхолтой болсон гэх юм уу? За эх цагаас өөр группүүд гарч ирж байгаа. Яг төрслөгөөлийн талаар Ногоомор сургуулиас юм. Ногоомор сургуулиас өөр тэгж гарч байгаа бай. Гарч байгаа. Дараа нь яг бас нэг өөр хүмүүс цэгэр нараад тэгэл байгуулчихлаа. Тэд нар нэгтгэн Ногооморт нэгтгэн. Ногооморт сургууль центр бол биш. Тэгээд одоо харьцангуй Ногооморч өөрөө харьцангуй тийм намайг болчлаа шүү дээ. Ер нь байна уу, байхгүй байна уу? Ер нь Ногоомор хайч. Ногоомор нийгэмлэг бол байгаа. Том масс гарах нь гарна. Миний бодлоор Ногоомор яг тэр цөмөн бол байж байгаа. Ногоомор цөмөн байгаа цагт бол тэр шуурлагын тэр гоё яг нэг тийм ингээд гарч ирэх нь болдог. Үзэгчдэд бас магадгүй Ногооморчуудын сюрпризыг ойлоо бас дэлгэж байгаа шиг боддог тий. Сюрприз биш үү? Зүгээр хурлын хэмжээнд хэлэх үгээ хэлэх цаг нь одоо юм болчиход байгаа юм л да. Зүгээр бодлоор бол. Одоо өнөө цаг урлаг ямар хөгжилд явж байгаа юм гэдэг шүүхэлтэй гэсэн юм биш. Урлагт хүмүүс яаж хандж байгаа хандлагын сан болж байгаа юм л да. Урлагийг магадгүй зүгээр нэг ингээд хийж болчдөг, ингээд хийж болчдөг гэсэн төвшөнд хандаад байгаа ч нэг хэсэг хүн байна. Яг ч ингээд зориуд хийж байгаа ч нэг хэсэг хүн байна. Ер нь бол одоо мэрэгжлийн уран бүтээлчдийнхаа уран бүтээлд бас нэг тийм сэтгэл хангалуун биш байна гэж би хандлаа л да. Нийтээ орчилж хүмүүсийг жоох хэвдээд байна да гэж би ер нь ойлгоод шүү дээ. Ямар орчин гэнэ? Энэ интернетийн орчин. За. Энэ болж байгаа. Харин ч интернет ч хүмүүст ингээд мэдээллийг маш шуурхай хүргээд одоо тохиолбол тэр юу гэдгийг Европт нэг тийм уран бүтээлч тийм хийж ийн гэдгийг тохиолбол өнөөдөр бид нэг ингээд маш түргэн олж мэддэг болчихлоо шүү дээ. За энэ бол зөв. Тэгвэл би түрүү ярьсанчлан өнөөдөр интернетийг ухагтуунаа мэдрэхгүй өнгөн хэсгээс нь харах гэж нэг амар гараад байгаа.
өнгөн хэсэг. Тэр чинь зүгээр өнгөн хэсгийг нь харж байгаа шүү дээ. Магадгүй тэрний дотор бичсэн анализ центрийг нь уншиж байгаа хүн байхгүй хаа. Тэр ойлгож байгаа ч байхгүй. Өнгөн хэсгээс нь харчаад тэрийг хуулбарлан даган байсах гэж байна л да. За бид нар яг хоёулаа хүмүүсийг шөмжилж болоо л даа. За тэгвэл одоо ийм нөхцлөд ийм болчихлоо. Одоо энэс яаж гарах юм? Гарцсан юу юм те? Шийдэл нь ямар юм гэдэг юм бас ярмаар байна л да. За эндээс гарах гарцыг бол ястаа чи бид нар хоёулаа бодондоо гэдэг шиг юм байна да. За гарах олон гарц байж болно. Миний бодлоор нөгөө ядаж ивэл та интернетийн орчин биш нөгөө хүмүүсийн хуучны ярьдаг нөгөө номоо уншдалтай гэдэг шиг ядаж хөдөө явуул та. Тэ хөдөө явахдаа хөдөө явж хуучны ядаж морио онж үзэлтэй. Арай өөр энерги, өөр харьцаа үүснэ. Ядаж уулын орон дээр гарчаад уулын орон дээр шин унтаад тэнгэртэй орон унтаад үзэлтэй зүгээр. Эсвэл зүгээр нэг энэ бол яг зүгээр л нэг тийм хүн болно гэдэг нэг байна. Үсэлээ мартчихсан л гэсэн юм ярианы хэлний хэлбэр энэ зүг байхгүй. Интернетийн орчин бол зүгээр хийсэн юм хүмүүс задруулахад бол хэрэгжилж болно. Бас хүний хийсэн юм ингээ олж харахад хэрэгжилж болно. Эндээс ялгаагаа гаргаж олж авахын тулд өөрийгөө эхлээд таних хэрэгтэй болж байна. Өөрийгөө таних бол интернетээс таних уу? Чамтай яриад таних уу? Эсвэл яах вэ? Ийм нэг бүх юм хариултын асуулт шиг л болчиход байгаа байхгүй. Тэгээд зөвхөн миний бодлоор яах вэ? Зүгээр л яг хамгийн энгийн жишээ нь гадаа ертөнцийн өөрөө яваасаа танилцалтай тий. Зүг танилцалтай. Өөрөө хэрэг оюунлаг болоод өөрөө юм уншаад өөрөө сургуулийн төгссөн бол уран бүтээлчдүүд ярьж байгаа шүү дээ. Тэгвэл харин нөгөө тэгэж бас болж байна. Одоо магадгүй би интернет өгчөөд ямар энерги авчаад тийм юм хийх үү. Ингээд ийм харьцуултууд байна л да. Ер нь ямар ч уран бүтээл чи ч гэсэн өөрөө тэгдэл баг. Чи интернет өгчөөд зохиолын сэдвүүд төрөхгүй те. Чи энэ магадгүй чи нэг сайхан айр боожаад гизгүүлэх агшин гоё юм болдог чи. Ийм гоё юмнуудыг л хүн мэдрэх хэрэгтэй. Одоо энийж байгаа хүмүүсийг ингээ хараасан. Тэр дотор ямар гоё орон зай мэд явж байна те. Зүгээр ийм бодит энгийн юмыг л мартчихад агуу юм руу бодоод яваад байгаа байхгүй. Ийм энгийн юмнаас агуу юм төрд юм аа гэдэг л ярих гэдэг санаа нь бол тэр л байна л та. Юу л бодож та яг интернет бол за ялангуяа тэр одоо Twitter, Facebook энэ чинь зүгээр харилцааны хэрэглэлээр болж бодоод байна. Бид хоёр ингээд ярилцж байгаа хэн нэгэнтэй утсаар ярьж байгаатай л адилхан одоо тэр харилцааны хэрэгсэл юм болов. Бас нэг айхтар ингэж ач холбогдол өгөөл те. Ингэх юм бас нэг талаар уруу юм болов гэж бодоод байна. Уул яг түрүүний ярьж буцаад яач. Миний ач холбогдол өгöd байгаа шалтгаан чинь өнгөн хэсгийг дуурайх юм эндээсээ үрчээд байна. Яг тэр залуучууд маань яг интернетийн орчинд орохдоо тийм л болчиход байгаа байхгүй. Ач холбогдол би л одоо тэгж л ойлгохоор өөрсдөө тэгж л харагдчих хийж байгаа юм ч гэсэн. Хэрвээ арай жоохон өөрөөр хардаг юм бол интернетийн орчиг яг энэ харилцаандаа л ашиглах юм даа л ашиглалтай. Түүнээс үг юм ч байж таа гэдэг ч байж тээ. Юмэг ингээд за зөвхөн интернет гэлтгүй ер нь юмэг ингэж өнгөс харж байгаа. Тэр хүүхдүүдийг одоо интернет орохоос өмнө бас нэг тийм зөв төлөвшүүлээгүй юм болов гэж бодогдоод байна. Энэ дээр яг нэг сүүлийн 20 жилийн нэг амар юу юм байна. Яг нөгөө юуны нийгмийн хөгжлөө урдсч аюу урдцтай бүх гэл Монголд бол амар орчихсон шүү дээ. Гар утснаас авал интернет гэлээ одоо чааш яах ч гэдэг. Тэр гүцэхгүй. Урдан бол гүцэхгүй тэр үрдэ. Тэгж яхад боловсролч гэсэн 9 жил болсон шүү дээ. Боловсролын систем ч гэсэн амар сайн болсон. Тэгээд энэ амар хурд зааж байгаа багш нар тэр хурдын энэ бодлого амар олон яриул гэсэн мангар олон улс төр жижиг болоод явчихна. Тэгэхээр зүгээр миний бодлоор ийм сайхан энгийн юм байгаагаар мэдрээсэй л гэж би бодоод байгаа байхгүй. Одоо мэрэгжилтнүүдийн одоо ингээд олон нийтэд ярьж өгдөг янз бүрийн зүйлээс
нийгэм ямар төгөлтэй юм бэ гэхээр одоо манай ялангуяа одоо уран зураач нар тийм ээ уран зургийн бүтээлүүд харьцан гоо дэлхийд нэлээд одоо өндөр үнэлэгддэг түргэн зарагддаг гэх мэт тийм ойлголтууд явд юм л да. Ер нь олон нийтэд бол ерөнхийдөө тийм ойлголт төрсэн байж байгаа. Яг ингэж дүгнэх нь одоо за яг ингээд тоон дотор нь ажилладаг хүний хувьд бол яг одоо бол тэгээд зардаа сүйд болоод гавьд байгаа юм бол би бол нэг сонсоогүй. Зарим сенсац байдаг л. Яг хөө бас нэг үе бол манай Монголын яг бид нар чинь бас нэг нийгмээс жоох төрүүлсэн байсан юм болов уу гэж бодогдсон ш. Зүгээр уран зураг бол хязгаар нэгэн цагт энэ одоо Монголын зураг цуглуулагч нар цуглуулдаг ийм орчин үеийн болно эцэтгэл явсны үр дүн одоо бас өөр болж байна л да. Одоо ч урд нь ойлгохгүй байсан бол одоо ийм зураг хэрэгтэй манай энэ ханд ийм орчин хэрэгтэй бас хүн чинь ингээд өөрөө бас нэг ингээд өөрийнхөө орчин бүрдүүлж эхэлдэг. Айгуу сайн болж шүү дээ. Айлын болоод тэр нийгмийн ухаан амьдрах зөвхөн гэсэн. Одоо энэ зураг худалдаж авдаг тал дээр бол нэ зураг авч байгаа боломжтой. Мэдээ сайн зургуудыг аав зөвхөн зураг бэлтгүү баримл аав өшөөгөр инсталляцийг ч гэсэн авах тийм боломжууд байгаа шүү дээ. Өөрөөхөө гэр орон зайд гоё инсталляц тавьчаад сууж байгаа. Байж л шүү дээ. Тэгэхээр би тэр зургийг худалдаж авдаг, худалдаж яадаг гэдэг хүмүүсийн тийм шууд ухтны ойлголтыг бол би бас арай жоох эсрэг байгаа. Яагаад тэгэхээр нөгөө одоо бас хүн болгон тийм зураг худалдаж авах юм чинь бол хэцүү. Энэ зурагч тодорхой хэмжээний аймаг тийм үнэлгээтэй хүн бол аяа зарим амар ч үнэлж байгаа. Зарим багч өндөр. Би бол жишээ надаас зураг авах гээд ингээд сонирхоод ингээд үнэхээр ингээд идэв. Би тэгэхээр ингэж болгодог. Би чам за хэлсэн үдч өглөө чи миний зургийг харин сайхан хатгалаарай гэдэг. Би ч одоо тэр олон зургийг хаанаа чадгалах вэ тий. Би тэгж үнэрхээд ингээд идэв. Хүмүүс ер нь үнэлэмжийг ямар утгаас нь хандгуул гэдэг л да. Төрслөг урлаг болцоо ямар ч банкнаас илүү хөрөнгө байхгүй. Өөр ирэхгүй гэж өсдөг. Тий. Тийм том хөрөнгө болохоор хүмүүс тэр мэдрээд байл да. Үн цэн гэдэг мэдрээд байл да. Тэг ер нь тэр агуулгаараа ч гэсэн юм үн цэн өсдөг гэдэг тэр агуулгаараа ч гэсэн ерөөсөө энэ цуглуулагчдын маркетинг чинь өөрөө энэ дүрслэх урлагаа бас дагуулж ингэж хөгжүүлдэг тийм систем юм биш үү? Ер нь тийм болж ингэж бүрлдсэн юм биш үү? Дүрслэх урлагаа дагуулж хөгжүүлдэг гэхээр бас тийм шиг юм. Одоо жишээ нь дагуулж байгаа ерөнхийдөө бас дэмжиж тий одоо тийм байхгүй зураач бид нар чи яг юу гэх юм бэ? Улам их сайн уран бүтээл хийгээд хадгалаад байдаг. Баян бол хамаа. Би бол зураг бас нэг тийм зархаас илүү өөрт байж ивэл надад соолгож байгаас байнга л ингээл хөрөнгө байж ил гэсэн үг шүү дээ. Уул нь. Тэ? Тэгээ зураач бид нар чи зураач бид нар уран бүтээлч бид нар нэг том барилмж байгаа. Чааш уран бүтээл хийгээд хөрөнгө өсвөр хэрэгтэй болно тий. Хөрөнгө өсвөр хэрэгтэй юм биднээс л ингэж зургийн аймын асуудал нэлээд хуцаар яригдчихлаа бол та яаж яах вэ? Тэгээ магадгүй тэр 8-ыг одоо уран бүтээлд бас нөлөөлнө. Хэрвээ уран бүтээлд нөлөөлөхгүйгээр мөнгө бодохгүйгээр зөвхөн уран бүтээлээ хийгээд яваад өөрөө тэрийг ингээд сангаа тэрнээсээ жаргал аваад таашаал авч ивэл уул нь хамгийн том дээдийн жаргал واخгүй. Тэгээ байж идэл чинь нийгэм яалтчгүй тэр зураг материал асуудал шүү дээ. Баримл барих материал үзэлгээ гарах заалны мөнгө нааш чашаа унааны зар нийгэм тийм байна. Сургууль төгсөөд анх очсон одоо ажил чинь Эрдэнэт хэвс юм байлаа шүү дээ тийм ээ. Үгүй юу. Би сургууль төгсөөд ийм ажил хийжсэн гэж ярьж байгаа. За би сургууль төгсөнгүүтлээ Эрдэнэт хотод очиод 10 жилийн төрслөг урлагийн багш боллоо. За. Тэгэл хүүхдээ багшсан юм байна шүү дээ. За тэгэж багшилж яснаа тэндээсээ буцаж сургуульдаа ирж багш төрслөг урлагийн багш. Юу. Ногоомор сургуультай багшлаа. Тэгээд дараа нь тэндээс сайхан жилүүд уран бүтээлж явж байгаад Эрдэнэт хэвс цэд компанид дизайнераар зураачаар ажилд ороод тэнд бас нэлийн амьдралын нэлээ хэсэг юм. Одоо ажлууд одоо манайхын хэвсний дизайн гэдэг чинь одоо тэр чинь хөгжлийнхаа хувьд ямар байдалтай байдгийг
Яг наваг яг Эрдэнэт хевсэнд орж байхад бол хевс одоо яг ингээл яавал чиг яач гэл аюу гоо ингээд хөвччихгээл тий. Шин сан юм дайгууд юм эхэлсэн. Ирэл хийлцэн. Ирэл хийлцэн. Яг ингээд буцлах гал гэжсэн. Тэгээд би тэнд орсноор үнэхээр гоё сайхан бас нэг Монголын ард гоё өөр хурд бүтээл бас нэг өөр өнцгөөс өөр байдлаар харуулах боломж олдоод хийгээд зөндөө сайхан загварууд байна гэдэг хүмүүс айл гэрт ороход ингээд хангамж байна, шалан дээрэмж байна, зориулт хэрэглэх зориултаараа тэгээд орнодч миний загварууд энд ингээд байж л байдаг байхгүй. За тэгж хийс бас нэг юм наваг орж байгаа хийсний үйлдэл маань бас нэг яг одоо нэг буцлах гэх тэр нь сайн байсан тийм. Нөгөө талаас яг Монголын хевс дэлхийн зах зээлд гарах зам бол одоо надаас хойш орж ирэхэд аюул тийм хүчтэй ихсээ. Тэгээд тэр нөгөө жил болгон болдог том экспо болдог л да. Ганавар гэх юм. Ганавар хевсний том экспо болдог. Тэр нь бол ерөөсөө дэлхийд дээр хевс үйлдвэрлэдэг бүх улсын тийм бол бүх чиглэл юм байна. Загварамж байна, материалж байна, машинж байна, каталогч байна, бүгд л байна л да. Тэгж ингэж яаснараа би бас юмны хөгжлийг яавал хурдан хөгжүүлж болох уу гэл ингээд бас хевсний зах зээл дээр ингээд судалгаа хийгээд энэ чинь бас нэг арай өөр үзгээр амьдраад эхэлж байна да. Тэгж байгаа орондоо би аюу олон хевсний загвар байсан. Тэгээд хевс бол үндсэндээ бол хэрэглээнээс гадна урлаг юм аа тий хэрэглэгээ урлаг тэгээд өөрөө гэсэн тийм түүх юм а гэдэг. Одоо энэ яг хевсний үйлдвэр бол сүүлийн яг 15 жилийн дотор бол дэлхийд танигдсан. Маш эрчимтэй танигдсан. За Новембрийн одоо энэ үзэсгэлэн гэдэг энэ мэдээг энэ бол манай нэвтрүүлгээр анх удаа гарч байгаа мэдээ гэж би ойлголоо. Зөв үү? Зөв. Ер нь бол одоо тэр бол чигтэлдээ л арга татган болохгүй болох байхаа л гэж. За ингээд ярилцлагын маань цаг дуслаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж сайхан сонирхолтой яриа манай үзэгчдэд өгсөнд баярлалаа. За баярлалаа.